Жаминдав гэдэг бодлогыг тэд нэр бодох нэ. Бодлогын хариултыг гаргах болтгоо. Балет гэдэг биеэр ярьдаг урлаг юм да. Тий. Яруу найраг шүү дээ. Яруу найраг. Энэ бол тэд нэр өглөө болгон өдрийн турш эмэгтэй хүний гоо сайхнаар нүдээ арчиж байдаг гэж. Зөвхөн хөдөлгөөнд урт санааг илэрхийлэх учраас за үүнийш нь дэглэн найруулж байгаа балет мастер хүн гэдэг чинь ямар хөдөлгөөнөөр ямар утга санаа илэрхийлэх вэ гэдгийг олж тавьж өгөх ёстой. Энэ найруулагч хүн ер нь заавал ууртаа уцаартай юм хийдгийн учир нь юу юм? Тэгэхээр тэр найруулагч нь бол маш сайн жүжигчин байх ёстой. Найруулагч бол жүжигчнээсээ илүү жүжигчин. Жүжигчнээсээ илүү сайн жүжигчин байх ёстой. Энэ одоо уг нь хүн суудаг биш л дээ. Энэ чинь Маршал Чаусангийн жорлон байсан. Нойл байсан. Нойл байсан. Хунгууд гүйж байгаа шин адуу малдаа хүч байгаа юм шиг байж гэх шиг. Ер нь хунтуур тэр том жүжигийг Монгол хүн тавьсан гэдэг хүн гэдэхгүй. Орос хүний нэрээр гаргах гэж бодож илдээ. Хүн тавьсан юм би Монгол хүн яагаад тавьж чаддгүй. За 60-та 70-та гоо үзэсгэлэнг бол шүт гэж байгаа байхгүй. Энэ бол хөдөлмөр, энэ бол ухаан байдгийн гэж. Одоо энэ таны гэргийн зураг. Дурлал нэг л аваад суусан дээ. Одоо хүртэл би 40 хэдэн жил 50 жил одоо нэг л аваад яваад. Тэгээ одоо энэ сонгодог урлаг гэсэн тийм улс болгонч байдаг урлаг биш шүү дээ. Авьяас хичнээн байгаа тэр чадваргүй хүн бол тэр юм гаргаж чадахгүй шүү дээ. Тэгээ чадварыг бол найруулж хүн бий болгож их хэвээр. Зэрэтэн гэрлээ авчих. Биеэр өгүүлдэг урлагийн билүү явсан дэглэж цахилгаан хөрөө хачтаа садиггүй явсан бүтээлч.